Монгол шуудан төрийн өмчит хувьцат компани 34% Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж байна. Энэ хувьчлалд оролцох боломж иргэн бүрт бий. Монгол шуудан төрийн өмчит хувьцат компани юу хийдэг вэ? Хэвлэл захиалга, албан бичиг хүргэлт, үнэт цаас, маркны борлуулалт, ачаа тээврийн үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, илгээлт, буухай шуудангийн үйлчилгээ. Компани санхүүгийн эрүүл мэнд ямар байна вэ? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд эзэдийн өмчийн хэмжээ жил дунджаар 20.5% өсөж 13 тэрбум 930 сая төгрөгт хүрчээ. Компани өсөлт ямар байна вэ? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд цэвэр борлуулалтын хэмжээ жил дунджаар 19% өсөж 10 тэрбум 940 сая төгрөгт хүрчээ. Та нэг ширхэг хувьцааг 185 төгрөгөөр худалдан авах боломжтой. Нийт 33 сая 800 мянган ширхэг хувьцааг арилж ялна. 6 тэрбум 263 сая төгрөгийг татан төвлөрүүлнэ. Энэ татсан хөрөнгөөр автозамын логистикийн төслийг хэрэгжүүлнэ. Та хувьчлалд оролцохын тулд үнэт цаасны компанид данс нээлгсэн байх шаардлагатай. Төрийн өмч, түмний өмч, төрийн компани, таны компани. Дэлгэрэнгүй мэдээллийг Gauli үнэт цаасны компани холбоо барих утас 701533 тэгтэг вебсайт www.gauli.cgm